эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн кодыг Европын сэргээн босгол төгслийн банктай хамтран Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж байгаадаа туйлын баяртай байна. Энэ санаачлага нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын их хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бас тавигдж байгаа. Энэ талаар манай эмэгтэй гишүүд ихээхэн санаачлал гаргана хэмээн найдаж байна. Тэгэхээр олон улсын жишгийг өнөөдөр Европ хүний эрхийг дэмжиж байгаа учраас эмэгтэйчүүд хоцроод байгаа учраас энэ хөгжлөөс зарим ижил тэгш байх эрх нь хоцрогдоод байгаа учраас төрийн тусгай бодлохоор бас ингэ дэмжиж ирсэн. Үүнийг бид бас нутагшуулах хэрэгтэй.